Өнөөдөр болохоор цаг агаар амар гоё байна. Амар гоё байна. Би 22-нд ах Yanifest үед явчаа тэгээ манай ингээд том ах ихчнэр YS-д явгот ёо яар амар гоё ингэж бодчихсон. Одоо тэгээд 2 жилийн дараа өөрөө YS-д ирсэн байж амар гоё. Догтлолтой их юм хүлээж. Энэ чуулган дээрээ сэтгэл амар өндөр юм. Тэгээд 2 дахь жилдээ ирж байгаа. Тэгээд энэ жилийн зохион байгуулж байгаа газар надад амар таалагдж байна. Тэгээд хөтөлбөрүүд нь бас амар их таалагдж байгаа. Тэгээд болох тэр одоо гоё гоё зүйлүүд амар догтлж байна. Одоо гоё наа. Super амар таалагдж байгаа. Арсгэр ихэр мэдээсэн заяа. Амар цанх дараараа засан уу юм бэ? Хамгийн хурдан энэ ч нөгөө бариан бүлийсэн хож баггүй. Хоёроо хосороо явна шүү. Дандаа багаараа явна. Ганцаараа орж ирсэн үнийг хожсон тооцсон шүү. Ачим батгаар. Study the Korean, German, Chinese, English. Энэ юм шиг л надад маш таалагддаг. Аль нь илүү вэ? Саяныхаа сүүлийнх юм. Гэт жоохон хинт өгöd байхгүй. Жаа. Бид бол YS хчүүд. Бид мэдээж спортлог. Жоо иш.
За сайн байцгаана намайг Башнам гэдэг. Тэгээд би Бонус албаны сүм гишүүн байна. Тэгээд өнгөрсөн 3 хоногийн хугацаанд бид нэр YSA буюу Think Celestial гэсэн зорилгоор чуулганы эхлүүлсэн. Тэгээд одоо чуулга маань дуусч байна. Тэгээд сэтгэл гэх юм бол бүх зүйл гоё байсан. Тэгээд хамгийн гайхалтай зүйл сурсан гэх юм бол өрсөнслөг өртөө байсан. Тэгээд сүнслэг өртөөнөөс юу сурсан бэ гэхээр бид нэр башлагчийн заавар байх юм бол амлагцсан нутаг руу бид нэр амлагцсан нутаг дээр бид нэр өсдөвчих болно гэдгийг ялгсан. Тэгээд баярлалаа. За намайг Батэрд нэгдэг би бол өнөөдрийн залуу өвгөн. За тэгээд энэ жилийн YSA бол миний хамгийн анхны YSA байсан. За тэгээд YSA-д болохоор зөндөө олон сүнслэг үйл ажиллагаа болон зөндөө олон зугаатай үйл ажиллагаанууд болдог юм байлээ. Тэдний нэгээс гэвэл сагсан мөмийн тэмцээн болсон. Ихтэй 3-3 тэмцээнд амжилттай оролцож тойргийнхоо найзуудтайгаа алтан медаль авсан. За тэгээд YSA-д идэвхтэй оролцоорой. Сайн байна уу? Би бол өнөөдрийн гишүүнд авах уу? Тэгээ миний анхны YSA 18 настай. Тэгээд яг үе гэхэд бас хэцүү, яг 25 ахтай найзууд бол зөндөө байлаа. Гэхдээ бид нар яг ямарчдаг тийм disrespect байсангүй, үл хүндлэл байсангүй бид нэгэндээ. Тэгээ энэ л энэ чуулганы хамгийн онцгой зүйл юм болов уу гэж би бодлоо. Тэгээд бид нар бас алтан медаль авсан. Тэгээд дэмжин та бүхэндээ үнэхээр баярлалаа. Арын албандаа бас маш их баярлалаа гэж хүсэж байна. За сайн байцгаана уу манайхан Галина. Тэгээд энэ жил анх удаага YSA чуулганд явж байгаа сэтгэл үнэхээр өндөр байна. Тэгээд жилээс жилд манай үеийнхэн үнэхээр их төрж орж ирдэг. YSA дээр зөндөө олон сүнслэг хичээлүүд үзээд тэгээд мөн хамгийн сэтгэлд хүчсэн хүч маань болохоор өчигдрөө бүгдээрээ гоё бүжиг сурсан байгаа. Тэгээд гоё бүжгийн дэг жаыг сураад тэгээд хосороо бас бүжгэлж сурсан. Их сонирхолтой байсан. Тэгээд энэхүү чуулганыг зохион байгуулсан бүх арын албад зохион байгуулагч нартай үнэхээр их баярлалаа. Баяртай. Сайн байцгаана уу? Намайг Гогонтай гэдэг. Тэгээд би YSA чуулганд явснараа маш олон зүйлийг суралцаж авсан бөгөөд олон сайн шинэ найзуудтай боллоо. Тэгээд YSA чуулганд үйлчлээд бас давхар явснараа би олон танилцтай болж тэгээд дээрэс нь болохоор үйлчлэлээрээ дамжуулан олон ажлуудыг хүлээж авсан. Тэгээд та нарыг өргөжлүүлээд найз нөхдөө ингээд сүмдээ явахтаа ч гэсэндээ ингээд өргөжлүүлэн найз нөхөлнөө. Тэ нөө намайг Саруул гэдэг. Би Баянзүрх төргийнх миний анхны YSA байгаа. Би анх ер нь бол бүгдээрээ автобусаар ирсэн. Тэгээ бүгдээрээ уулзаад нэг сайн таньдаг хүүхдүүд байхгүй, жоохон эвгүй байсан гэсэн чинь бүгднтэй танилцаад тэгээ шинэ найз зөндөө олон шинэ найз. За сайн байцгаана уу залуусаа. Мөн энийг үзэж байгаа ирээдүйд бас явах залуучууд зориулж байна. Тэгээд энэ бас түүхэн бичлэг болох бах. Намайг Батөргөл гэдэг. Гацны рэгчийн нэгдүгээр зөвлөхөөр энэ чуулганы зохион байгуулахаар капл хосоор томлогдоод гэргийн тэгш жаргал битээ 4 сарын энэ оны үед энэ үүргийг авсан. Тэгээд тэрнээс хойш залуучуудтайгаа бага бүрдүүлээд нэг 6 сарын дундаас яг жинхэнэ ажлууд маань эхэлж ирсэн байгаа. Тэгээ эхэндээ бол гарын авлагыг харах нэг 2 жил өмнөөс бэлдээд ингэж явах хэрэгтэй гэдэг байлаа. Тэгээд 4 сараас гэдэг бол бас чанга байсан. Эртхэн сонгогдож дараагийн хүн маань хийх ёстойг бид тээр ойлгосон. Гэхдээ залуучууд маань нэгдмэл байгаад бид нар баг байж чадсан учраас энэ богино хугацаанд маш олон зүйлсийг мөн андахын хэлснээр маш олон шинэлэг зүйлсүүдийг бас багтаахыг хичээсэн. Тэгэхээр ялгарх тийм signature буюу тийм гарын үсэг гэдэг шиг тийм онцгой марк тэмдэгээр ялгарсан баг гэж найдаж байна. Тэгээ гол нь бидний залуучууд маань бидний хүрхийг хичээсэн зорьсон тэрхүү мессежүүдийг ойлгоод илүү уужуу болоод Есүсийн цэвэр хайраар илүү дүрэгдээд явсан бахаа гэж найдаж байна. Тэгээд хорооныхондоо маш их баярлалаа. Тэдний хүчээр зүтгэл тэгээд орлого бас бүтээч байдалгүйгээр энэ YSA одоо зохион байгуулалт их хүндтэй байсан ш, хүндрэлтэй байсан шүү. Тэгээд та бүхнийхээ хичээл зүтгэл хөдөлмөрт маш их баярлалаа. За баяртай. Тэгээд дараагийн улсууд бас амжилт хүсье. Би тэр бол одоо ингээд ачаа мачмаар хөнгөрөө явчихлаа. За баяртай. За сайн байцгаана ах нараа. Өнөөдөр YSA 2024 чуулган 3 өдөр болж дуусч байна. Тэгээд энэ жилийн чуулган маань
бусад чуулгануудаас бас жоохон онцлогтой байлаа. Юу вэ гэхлээр сакс болон волейбол, мэргэжлийн DJ, мэргэжлийн бүжигчид, салют гэх мэтчлэнгээр ингээд шинэлэг зүйлүүдийг бид нэлээд оруулахыг хичээлээ. Тэгээд энэ бүхэнд ингээд хамтран оролцсон бүхий л хорооныхын гишүүдтэй болон нийт гишүүдтэй маш их талархаж байна. Тэгээд удирдлагууд маань бас биднэрт итгэж үүрэг олгож, оноогдуулж тэгээд үүрэг чиглэл өгсөнд маш их талархаж байна. Тэгээд амжилттайгаар чуулгана ямарсан өндөрлөөд бид бүхэн одоо тарах гад гэрлүүгээ харих гад зайлсхаж байна. Баярлалаа тав. Think celestial.